나사 출신의 엔지니어 얘기를 잠깐 들어보죠. За NASA-д ажиллаж байсан нэгэн инженерийн яриаг сонсъё. Би 27 нас хүртлээр бурхангүй үслийг дагаж ирсэн. Бурхангүй үслийг баримталж байсан маань урт удаан хугацааны турш хөслийн онолд итгэж байснаас үүдэлтэй. Одоо бол манай гэрээгийн дундаас нагас игч бид хоёр л Христэд итгэж. Би бүр багасаа шинжлэх ухаан тэр тусмаа уран зөгнөл шинжлэх ухааны салбарт хэд автчихсан байсан. Нилээдгүй урт хугацаанд нагас игчтэйгээ Христ итгэлийн талаар ярилцдаг байлаа. Нагас игч маань үргэлжил Библиэд итгэж гэж хэлдэг байсан. Тэгэх бүрийд нь би тэгвэл үлэг гүрэл чулуудсан голбрууд хөвслийн онолыг яах болж байна гэдэг байлаа. Харин игч маань тиймэрхүү зүйлсийг хайхруулахгүй зөвхөн Библиэд итгэдэг гэдэг байв. Би өөрийн ухаан санааг өгөөсгөн шууд Библиэд итгэж яасан ч чадахгүй гэж хариулсан. Дөнгөж 12 настай атлаа тунчиг бардан байсан үе. Би яаж наад номонд чинь сохроор итгэх юм бэ гэж асуусан. Хинди шашин, латин шашин гэх мэт бусад шашны судрууд тэгвэл юу болж таарах вэ гэж асуусан юм. Тэр судрууд бус яагаад заавал таны Библиэд би итгэх ёстой юм бэ гэж асуусан. Тиймэрхүү байдлаар бидний яриа өрнөдөг байлаа. Гэвч нагас игч маань байнга сайн мэдээний талаар ярьж байв. Нин үгүй хэлэхэд сайн мэдээ их таадаа сонсогдож байлаа. Яагаад гэхээр би өөрийгөө гэмтэн гэдгийг мэдэж байсан юм. Бас хэрэг бурхан гэж байвал түүний тавих ёс суртахууны шалгуурт би тэнцэхгүй гэдгээч мэдэж байлаа. Ийхүү Христ итгэл сонирхлыг минь татаж Библийг уншиж эхэлсэн. Хүн ном уншихдаа хаанаас нь эхэлдэг вүлээ? Мэдээж эхнээс нь л уншин шүү дээ. Тэгээд хамгийн анх эхэнд бурхан тэнгэр байх газрыг бүтээжээ хэмээх эхлэл нэгийг уншаад үгүй дээ. Энэ дэлхийн их цэцэрлэгтийн улмаас бий болсон шүү дээ. За зүгээр л нэг утга зохиолын хэллэг юм байлгүй дээ гэж бодоод өнгөрсөн. Адам Эми хоёрыг бүтээжээ гэх үгийг уншаад хүн бичнээс өссөн шүү дээ. Тэгэхээр энэ нь ч бас нэг зохиол биз гэж бодсон. Ерөнхийдөө дийлэн хэвчүүлсийг утга зохиолын хэллэгт хамруулж байлаа. Харин эхлээд 6 дугаар бүлгээс усан галбын талаар гараад эхлэнгүүд энэ харин жинхэнэ үлгэр байна даа гэж бодсон. Библи үнэхээр л бурхны үг мөн юм бол дотор нь ямар ч худалдаж байхгүй байх ёстой биз дээ. Гэтэл эхлэлээс ахуулаад үлгэр том биччихсэн юм чинь энэ яавч бурхны үг биш ээ гэсэн бодол төрсөн. Тийхүү Библийг хааж тавиад уншихаа болсон. Хожим нь 27 наснда би Айрмын сансар судлалын төсөлд инженерээр ажиллах болсон. Гэтэл ажлын маань нэг залуу энгийн нэг Христ итгэгч бус бүр бүтээлийн онолыг баримтлагч болж таарлаа. Би түүнээс өмнө нь бүтээлийн онолыг баримтлагч нэг ч хүнтэй таарч байгаагүй. Бүтээлийн онол миний баатар мэд хүндэтгдэг Исаак Ашимов, Карл Саган нарын үзлээс тэс зөрж байлаа. Тэгээд их цэцэрл хүнсийн онолын топ тодорхой нотолгоонуудыг яаж үгүйсгэх юм? Тэр өөдөөс нь асуулаа. Гэтэл тэр залуу тэгээд тодорхой ямар нотолгоонууд байдаг юм бэ гэв. Тийхүү бидний урд удаан яриа эхэлсэн юм. Тэр өөрийн итгэл үнэмшийн талаар маш гүнзгий ойлголттой байлаа. Мэдээж бид одоо бол маш сайн найзууд. Тэр надаас шуудхан тулгаж асуудаг байлаа. Тийм болохоор өдөр бүр л өнөөх сэдвээр ярилцдаг байсан. Цасраг идэвхжлийн хугацаа, чулуудсан олбор зэргийг би үргэлж ярьдаг байв. Гэтэл тэр миний гаргасан эдгээр баримтыг маш амархан зааж орхисон. Өмнө нь би нэг ч удаа тийм юм сонсож байгаагүй учраас түүний хэлж буй зүйлс нь өөрийн ирэхгүй сонирхлыг минь татаж эхэлсэн. Тэр залуу би чиний асуултанд хариулсан учраас чи одоо надад хариулах хэлж гэж хэлээд физикийн хуйлуудад итгэдэггүй гэж асуусан. Ажил дээрээ байнга л ашиглаж байгаа юм чинь мэдээж итгэдэг гэж хэлтэл. Тэгвэл физикийн хуулиар их цэцэрлэлтийн үйл явдлыг чи яаж тайлбарлах юм бэ гэж асуулаа. Тэр ямар санаатай тэгж асууснаа хэлээгүйч миний ухаан санаа шатсан ламп шиг л болж орхисон. Тэгээд ланхуудаага нэрээ физикийн ухаан ба их цэцэрлэлтийн хоёр хоорондоо таарахгүй байх шүү дээ гэж бодсон. Хоорондоо огт таарахгүй байсан. Харилцан зөрчилдөж буй хоёр зүйлд би итгээд явж байснаа тэгэхэд л ухаарсан. Тэгээд би өнөөх залууд сайн судалж байгаад хариу хэлье гэж хэлсэн. Түүний яриад байгаа зүйлсийг мэдхийн тулд ном эргүүлж багасаа сууч судалсан бүх зүйлсээ дахин эргүүлж давтсан. Бүр бага 7 настай байхад минь ээж авч өгч байсан газар зүй намаа хүртэл эргэж уншиж үзсэн. Ямартай шинжлэх ухаанд ямар нэг хачиргалтай таамаглал байна гэдгийг ойлгосон. Эдгээр таамаглал үнэхээр бодиттой юу? Физикийн ухааны талаас яг таг нийцж байна уу хэмээн бодож үзтэл хариулт нь юу гэж үгүй бэ. Бүтээлийн онол худлаа байгаасаа гэсэндээ бүтэн 1 сарын турш энэ асуудалтай зууралдсан. Би шинжлэх ухааны тэр олон таамаглалтыг маш сайн ойлгодог байв. Гэхдээ тэдгээр таамаглалын доор тулгуур нь юун дээр суурьлаад байгааг мэдхийг хүссэн юм. Эцэст нь итгэдэг байсан бүх таамаглалууд маань ямар ч үндэслэлгүй болохыг мэдэж авсан. Харин ч өнөөх залуугийн яриад буй зүйлс хамаагүй үндэслэлтэй байв.
Үнэхээр л амьдралд ойрхон жишээгээр тэр яриагаа баталдаг байв. Би түүнийг нь үгүйсгэх өөр ямар нэгэн онолыг шинжлэх ухаанаас хайж үзсэн боловч олсон болгон маань худлаа болж тарлаа. Тэгсээр бүхэл бүтэн 8 сар өнгөрсний дараа би маш их эргэлзээнд автсан юм. Өмнө нь эргэлзэх юмгийн тууштай нэгэлд хандлагаар явж ирсэн би тэс өөр үзэл бодолд автаад ирэхээр тэгхээс яах вэ? Одоо би чинь яадаг вүлээ? Бүх зүйл энэ нь зөв гэд заагаад байдаг. Гэтэл нөгөө итгэж байсан зүйлс маань юу ч үгүй нуруу унах гэд байдаг. Үнэхээр бүтээлийн онол үнэн бөгөөд би бурхны бүтээл юм бол бас намайг бүрэн захирах хэрэг мэдлээ бүтээгчийн өмнө хүлээх хариуцлага надад бий бол яах вэ? Бүтээлийн онолыг өөрт минь ямар ч хамааралгүй зүйл гэж үсгийг хүссэн ч тэрхүү бүтээгч үерийн усаар дэлхийг чийдэг чинээгээр гин үлэг үзэн ятаж улмаар 8 хүнийг л амьд үлдээж чадсан нь үнэн байвал яах вүлээ гэсэн бодол намайг айлгаж байлаа. Ялангуяа би Ноагийн үерийг үлгэр хэмээн шоолж инээж байсан хөө. Гэтэл маргашгүй олон археолог газар зүйн нотлохыг болж гарсан учраас үнэн биш байгаасаа гэж үсэж байлаа. Яагаад гэвэл хэрвээ үнэн бол би хүтэл тэгж хид ёстой гэмтэн болоод хөвөжих учраас бүх зүйл яг л босгоод тавьчихсан даалуучид хоорондоо холбоотой байсан. Нэгэн л онвол бүгд налаад унана гэсэн үг. Тийм учраас үгүйсгэх ямар нэг зүйл надад хэрэгтэй байлаа. Бүтээлийн онолыг эсэргүүцсэн өөр таамаглалд итгэж байж л үгүйсгэх боломжтой. Гэвч тэр таамаглууд бүгд худлаа болохыг нэгэнт мэдчихсэн байдаг. Нилээд их хугацаанд инфо дотор шаналж явсан юм. Яг л сууж явсан нэстэг хэвснээс минь хэн нэгэн намайг түлхээд унгаж байгаатай адил санагдсан. Эцэст нь би өөртөө "Тэнийг минь чи бүтээгдсэн, чи гэмтэн, бурхны уур хэлийг хүртэж таараа. Гэхдээ бас 15 жилийн өмнө сонсож байсан сайн мэдээч үнэн гэсэн үг" гэж хэлсэн юм. Би гэмтэн бурхан гмийг маань өөрөөс минь илүү сайн мэдэх боловч тэр намайг хайрладаг учраас хүүгээ илгээж гмийн чин төлөөсийг өмнөөс минь төлчихсөн гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Би тэрхүү үнэнийг ухаарч Христэд итгэж болсон. Би эхлээд бүтээлийн онолыг баримтагч болж дараа нь Христэд итгэж болсон гэдгээ онцлон дурдмаар байна. Бүтээлийн онолд итгэлээ гээд бүгд Христэд итгэж болдог юм биш. Ариун сүнсний тусламж хэрэгтэй. Хэлхийг хүсэж буй гол санаа минь юу вэ гэхээр бүтээлийн онолыг ердөө нэг Христийн шашны уламжлалт үзэл баримтлал битээр хүмүүс ойлгоод байдаг. Маш олон хүмүүс бүтээлийн онолд итгэх шалтгааныг маань Библиэд тэр тэгж гардаг учраас л эдгээр бүтээгдсэн гэдэгт бас итгээд байгаа юм. Библиэд итгэхгүйгээр шинжлэх ухааны судлаад үзвэл хүслийн онолыг батлах зүйлс үе олон байгаа гэж яцгаадаг. Харин би үнийг эрс үгүйсгэж чадах олон хүмүүсийн нэг нь. Бүх зүйл бүтээгдсэн тухай нотлохыг би эхэлж харсан. Тэрхүү нотлохоонууд өмнө минь байсан саадуудыг арилгаж бурхныг таньж мэдэх замд намайг хөтлсөн юм. 여러분이 만약에 하나님이 없다는 생각을 갖고